өнөөдөр хэдүүлээ анхны хичээлийнхаа 2 дугаар хэсгийг үзцгээе. За арилжаа хийхэд хамгийн гол зүйл бол ерөөсөө арилжааны шинжилгээ байдаг. Техник шинжилгээ, суурь шинжилгээ, за тэгээд дээр нэмээд арилжааны сэтгэл зүй гэсэн бас нэг маш чухал зүйл орж ирдэг. За техник шинжилгээ гэдэг бол бид нар ямар нэгэн одоо сурсан аргачлалаараа одоо анализ хийдэг аргачлалаараа бид нар шинжилгээ хийж зураг зурж одоо чартан дээр тэгж ханшийн хөдөлгөөнийг таамаглаж олох байдаг. За суурь шинжилгээ fundamental analysis буюу одоо суурь шинжилгээ нь болохоор бид нар дэлхийн эдийн засаг ер нь энэ зах зээл хаашаа явж гин үү, ямар одоо үйл явдлын нөлөөлөлд орж гин үү гэдгийг бид нар судалж яадаг гэсэн үг. Ингэж бид нар хавсарч явна. За энэ дэр нэмээд арилжааны сэтгэл зүй гэсэн маш том зүйл байдаг. За сэтгэл зүй арилжаанд яаж нөлөөлдөг вэ гэхээр яг шинжилгээгээ хийж сураагүй ер нь бол ханшийн хөдөлгөөнийг яаж олдох юм бэ гэдгийг сураагүй ээжэж ер нь нэг байсэл тавч тарж сурчгаад нэг брокер дээр данс нэгээ дансаа цэнгэлчгээд тэгээд сэтгэл юу одоо нөгөө таамаглаа гэсэн үг тийм ээ. Юу зүүн сонгоод дагаж арилждаг гэсэн үг. Энэ ийшээ явах гээд байгаа юм шиг санагдаад байна. Ийшээ ингэх гээд байгаа юм шиг надад тийм мэдрэгдээд байна гэдэг одоо ийм байдлаар одоо зүүн сонгийн байдлаар арилжаанд ордог гэсэн үг. Энэ бол нэгэсэндээ одоо мөрөдө тоглоом одоо бинго ч юм уу тийм ээ. Тиймэрхүү маяг руу яваад орчиж байгаа гэсэн үг. За энэ бол аз чинь байвал одоо азтай бол ханш бодсон чиглэл рүү чинь явна. Азгүй бол одоо буцаад эсрэг явна. Гэхдээ энэ бол ямар ч тийм баримт бол байхгүй. Шинжилгээ судалгааны үндсэн дээр биш зүгээр л одоо ийшээ тийшээ баг мөнгөөр тоглож байгаа гэсэн үг. За үүнээс болоод хүн мөнгө алдаад ирвэл сэтгэл зүйн паникнд орж одоо дарамтанд орж эхэлдэг. Мөнгө олоод байх юм бол хүний сэтгэл зүй мэдээж өөдрөг сайхан улам урамтай одоо ингээд цаашаа арилжаанд орё гэсэн үг. Тэгэхээр сэтгэл зүйгээс маш их нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол хүмүүс шинжилгээ судалгаагаа хийж сураагүй ээжж арилжаанд орсноосоо болоод аль хэдийн сэтгэл зүйгээ эвтчихдэг. Энийг засахад бол нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр ер нь анханасаа юмаа сайн сурж иж арилжаа гэдэг юм руу орхон зөв юм аа гэдгийг энд хэлэх гээд байгаа гэсэн үг. За мэдээж арилжаа хийж үзчихэж арилжааны сэтгэл зүй тогтно тийм үү? Гэхдээ юмаа мэдэхгүйгээр арилжаа хийж үзэж байгаа сэтгэл зүйгээ тогтоочих гэсэн тийм юм бол байхгүй. Эхлээд шинжилгээ судалгаагаа хийж сурна. Тэгээд арилжаагаа хийж үзнэ. Ингэжээж дараагаар нь сэтгэл зүйгээ тогтоож авна гэсэн үг. За ерөнхийдөө бол нэг трейдер хүний сэтгэл зүй нэг удаан ингээ хийгээд ирэхээр ер нь жоохон сэтгэл хөдлөл багтаа болчдөг. Хэрийн юмд одоо баярлахгүй бас нэг хэрийн юмд сэтгэлээр унаад байхгүй яагаад гэхээр тэрнээс хүнд юмыг одоо бид нар энд ингээд маш их хэмжээний мөнгө олоход бидний сэтгэл зүй ямар гоё өндөр ийм болж ирэх тийм ээ. За мэдээж мөнгө алдвал бид нар ямар их тэр лоу одоо ёроол руу унах уу тийм ээ сэтгэл зүй. За тэгэхээр ийм маш өндөр хэлбэрзэлтэй савлгаатай байж идэг. Тийм учраас бид нар эхлээд заавал шинжилгээ хийж сурах хэрэгтэй байгаад байдаг шүү. За ингээд арилжаанд ороод явахаар бид нар брокер дээр дамжиж бирж дээр арилжаа хийсэн тийм ээ. Нэгдүгээр хэсэг дээр үтсэн. За брокер бидний дунд бүх юмыг одоо зохицуулж өгч яддаг гэсэн. Бид шууд биржтэй холбогдож чадахгүй. За тэгэхээр брокер дээр бид нар арилжаанд орж явахад мэдээж тэдний дээр дансааны ингээд нээсэн арилжааны дансаа бид нар мөнгөөр цэнэглэн одоо депозит хийн. За ингээд хийсэн мөнгөний өөрөө баланс гэж явж байгаа. Арилжааны дансанд байгаа одоо бэлэн мөнгө чинь гэсэн үг. За equity гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр баланс чинь байж байна. Доор нь equity чинь байгаа. Энэ хоёр ямар ялгаатай байдаг вэ гэхээр баланс бол үндсэн чиний данс. Одоо чи $1000 данстай байлаа гэхэд 1000-аараа ингээд чиний баланс байж гэнэ гэсэн. За equity гэдэг нь болохоор чи арилжаа нээлээ. Хэрвээ чиний арилжаа ашигтай ингээд $200 ашигтай явлаа гэж бодоход чиний equity чинь 1200 болж харагдана гэсэн үг. Одоо ашиг буюу алдагдлыг хассан эсвэл нэмсэн дүнгээр харагддаг гэсэн үг үндсэн балансан дээр. За энийг equity гэдэг байгаа. За арилжааг хаангууд equity одоо 1200 болсон байх юм бол тэр чинь арилжааг хаахад $200 чинь дээшээ баланс руу нэмэгдээд баланс чинь 1200 болоод equity чинь 1200-аар ингээд үлддэг гэсэн. За дараагийн арилжаа нээхэд чи дахин одоо $300 ашигтай арилжаад явж яхад одоо юу хаахаас өмнө арилжааг хаахаас өмнө баланс ч одоо 1200 болсон байгаа тийм үү?
За нөгөө $300 ашигтай явж байгаа equity чи 1500 болж харагдана гэсэн үг. Балансынхаа 1200 дээр 300 ашиг нэмэгдээ 1500 болж харагдчихэдэг гэсэн үг. За ингээд арилжааг хаах үед ашигын $300 чинь дээшгээ баланс руугаа ороод 1500 болж харагдаад equity ч юм уу 1500-аараа ингэж явдаг. Энийг бол одоо equity гэдэг байгаа. Ашиг болон алдагдлын нэмсэн болон хассан дүнгээр харагдаж байгаа хэсгийг одоо equity гэдэг байгаа. За тэгвэл бид нар spread гэж яг юу хэлдэг юм тийм ээ? Spread гэдэг бол бараа таваарыг худалдаж авах үн болон зарах үн хоёрын хоорондын зөрүүг л хэлээд байгаа. Одоо брокер энэ дээрээс ашиг хийдэг гэсэн үг. Мэдээж брокер биднэрт бирж одоо арилжаачин хоёрыг хооронд нь холбож өгөхдөө зөв зүгээр үйлчлэн гэж бол байхгүй шүү дээ тийм ээ. Тэд нар бас ашигтай ажиллах ёстой. Тэд нар юун дээр ашиг хийдэг вэ гэхээр спредэн дээр ашиг хийж ажилладаг гэсэн үг. За спред гэдэг нь чи арилжааг нээх үед чамаас урьдчилан одоо нэгтээ чин зэрэгцүүлээд авдаг тэр шимтгэлийг хэлээд байгаа. Жишээлбэл bid price болон ask price гэсэн ийм хоёр одоо зураас явдаг тийм ээ чартн дээр та нар одоо ингээд чартаа дэлгээд үзэхээр хоёр зэрэгцээ зураас явж байгаа. Нэг нь bid price буюу ногоон, ask price буюу улаан тийм ээ. За ингээд хоёр улаан зураас ингээд хоёр улаан ногоон зураас зэрэгцээд явж байгаа. Энэ хоёрын хоорондын цай ямар байгаа хитэн пипсийн цай байгаагаас шалтгаалаад тэд нар шимтгэлээ одоо спредээ авдаг гэсэн үг. За арилжааг хаах үед бол авахгүй шууд нэгтгэхт нь төрүүлж чиний баланснаас авчдаг гэсэн үг. Гэхдээ энэ нэг тийм мэдэгдэдэггүй гайгүй тийм ээ. За брокер бас нэлээд ялгаатай байдаг шүү. Одоо зарим брокерууд бол ask price, bid price хоёрын хооронд маш хол зай байдаг. Одоо их шимтгэл авч чинь гэсэн үг тийм ээ. А зарим нь бол баг наалтсан шахуу ингээд маш ойрхон 1-2 пипсийн зайтай явж байдаг гэсэн үг. Тэгэхээр маш бага шимтгэл авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол миний мэдих одоо би энэ олон жилийн арилжааны салбарт явахдаа бол маш олон брокерыг туршиж үзчихсэн. За одоо Ava Trade, XM одоо Paperstone гэх ингээд янз бүрийн брокеруудыг туршиж үзчихсэн. За энэ дандаасаа явж би хамгийн сүүлд 3 жилийн өмнө юун дээр тогтсон бэ гэхээр би Vintage гэдэг энэ брокер дээр тогтсон байгаа. Vintage брокерийн хувьд бол одоо маш юу байдаг? Өгөөчтэй брокер. Нэгдүгээрт spread маш бага. Хоёрдугаарт spread тэлдэггүй. Одоо их брокеруудын хоорондын энэ ask bid price-ийн хоорондын зай ингээд ялангуяа 5 дахын шөнө ингээд 7 хоногийн одоо бирж хаагдах төхөд ирэхэд бол маш хол цайтай болж ингээд бүр зарим нь одоо 0.64 өнтер болж юу яж идэг. Тэлж идэг. Spread тэлэх, spread агших гэдэг энэ байна л да. Тэгэхээр энэ брокероос шалтгаална. Өөр юунаас шалтгаалахгүй. За тэгэхээр vintage брокерийн хувьд бол ер нь тэлдэгчгүй, нэг агшаад идэгчгүй ер нь нэг хэвийн 34 хамгийн өндөртөө. За иймэрхүү байдаг. Ер нь бол арилжаа нэг аваад сүртэй мэдэгддэггүй гэсэн үг. За өшөө дээрээс нь vintage брокерийн бас нэг даваа тал нь юу вэ гэхээр Монголын одоо санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрөл авчихсан. Дээрээс нь тогтсон өөрийн офис байртай, сургалтын заалтай одоо хүмүүс хүлээж авдаг receptionтэй одоо ер нь нэгэн сайн бэхжсэн одоо брокер гэж хэлж болно Монголд. За Монгол төгрөгийнхээ данснаас шууд одоо vintage брокерыг Монгол данс руу төгрөгөө шилжүүлээд бид насаа одоо депозит хийж болдог. Бид нар татаад авалтаа бас шууд одоо брокероос Монгол төгрөгийн данс руугаа шууд татаад авчдаг гэсэн үг. Ерөөсө хэдхэн минутанд нэг 2-3 минутанд л яваад араад ирдэг. За шимтгэл татаа авалт депозит хийхэд шимтгэл байдаггүй тэднийх. Дээрэс нь бид буух эзэнтэй буцах хаягтай тийм үү? Бид энэ гадаадын янз бүрийн брокерууд руу одоо депозит хийлээ, эсвэл татаа авалтаа хийлээ гэхэд ямар нэгэн асуудал гарахад бид нэр англиар тэр брокер хаана одоо үндсэн юу төвн байдгийг мэддэхгүй ийм брокерууд руу бид нар холбогдох гэж одоо имэйл бичин support руу одоо чатлан ингээд янз бүрээр үздэг тийм ээ орчуулад. За тэгэхээр vintage брокерийн хувьд бид нар компанийн данс нь Монголын одоо хаан банкн дээр байж идэг, нээлттэй байж идэг. За дээрэс нь энд салбар одоо 25-уулаа энэ ажиллаж байна. За тэгэхээр бид нар бүр болохгүй л офис дээр нь одоо энэ Google очиж чад болно гэсэн үг тийм ээ. Асуудлаа шийдвэрж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар бол vintage брокер бол Монголд байгаа ганц л одоо ийм найдвартай одоо дэлхийн хэмжээний брокер шүү. За Монголд одоо сүүлийн үед emote интернет янз бүрийн брокерууд гарч ирнэ л да. Гэхдээ
дэлхийн хэмжээнд гэж бас ярьж болохгүй. За бид нар Монголдоо бол мэдээж бас Монгол залуусынхаа бүтээлийг дэмжиж ажиллах нь хамтраад ажиллах нь ажиллаж болно. Гэхдээ миний хувьд бол би ер нь бол бид нар гаднаас мөнгө татаж орж ирж байгаа. Гадны бид нар бирж дээр ажиллаж байгаа учраас бид ер нь бол дэлхийн хэмжээний брокер сонгох нь бол одоо илүү юмаа гэж миний хувьд тэгж үздэг. За swap гэж юу хэлдэг вэ? За swap бол бид нарт leverage гэж нэг юм байгаа тийм ээ. Бид нар одоо жишээлбэл $1000 дансаа цэнэглээд тэгээд бид нар хөрөнгө бирж дээрээс $1000 алт худалдаж авах юм бол одоо ямар хэмжээний алт авах вэ тийм ээ. За алтны үнэнийг жоохон дэше өсөх юм уу унахад бид нар буцаага зархад $1000-аас бид нар $1001 бол их юм тийм ээ. Бараг бүх мөнгөөр худалдаж авчиж. За тэгэхээр энэ дээр бид нар яаж арилжаанд ордог юм бэ гэхээр leverage гэдэг брокер одоо биднээс шимтгэл авч байгаагийнхаа хариуд биднэрт үйлчилгээ үзүүлж байдаг. Тэр үйлчилгээнийх нь нэг нь болохоор leverage гэж юм байдаг. Хөшөөрөг. За тэгэхээр та $1000 дасаа цэнэглээ депозит хийсэн байлаа. Тэгээд арилжаанд ороход хэрвээ нэгийг харьцах нь 500 гэдэг харьцаатай одоо анханасаа тийм данс нээсэн тэр харьцаа гарч ирдэг байхгүй юу? Өөр чи сонголттой нэгийг харьцах нь 1000, нэгийг харьцах нь 200, нэгийг харьцах нь 100 гэдээ байна л та. За миний хувьд бол нэгийг харьцах нь 500 бол ер нь их алтан дундаж айтайхан байдаг. Хэд өндөр leverage авчихаар бас нэлийн хөдөлгөөн савлгаанд нэлийн одоо дэше доошо жоох эрсдэл өндөртэй, ашиг өндөртэй боловч эрсдэл бас өндөртэй. За хэд жижиг leverage одоо нэгийг харьцах нь 200, 100 гэдээ авчихлаар маш өндөр дотор орж иж бага ашиг хүртэх гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг туршлагаасаа би ингээд үзэхэд алтан дундаж болвол нэгийг харьцах нь 500 гэдэг leverage бол маш зүгээр байдаг. За ингээд нэгийг харьцах нь 500 юм бол та нар $1000-ийнхоо одоо 10% нь арилжаанд орлоо гэж бодъё тийм ээ. $100-оор нь алт худалдаж авах арилжаанд орлоо гэж бодъё. За тэгэх юм бол нэгийг харьцах нь 500 гэж байгаа юм бол яг нь $50,000-оор одоо арилжаанд орно гэсэн үг ахна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тийм мөнгөөр юм худалдаж авахар чинь алт худалдаж авахар чинь мэдээж жоохон хөдлөөд тэгээд буцаага зархад бол өндөр ашиг авна гэсэн үг. Эргээд тэр leverage үлдээгээд чиний нөгөө тэр leverage-тэй одоо балансаараа хийсэн арилжааны чинь ашгийг брокер өгөөд өөрсдийнхөө одоо чамд зээлүүлсэн мөнгөө буцааж авдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр leverage бол ерөөхдөө одоо чамд зээлүүлж байгаа чиний арилжааг дэмжиж байгаа мөнгө гэж ойлгож байна. За тэгэхээр swap гэж яг энийг юуг нь хэлээд байгаа юм бэ гэхээр энэ авсан leverage одоо зээлж арилжаанд орж байгаа мөнгөө ингээд хонуулах юм бол эднийх хүү авдаг гэсэн үг. Мэдээч хинч тэгнэ тийм ээ. Чи хүнд мөнгө зээлээд хоноолоод одоо сарын ч гэдэм үү 7 хоногийн ч гэдэм үү тэдэн хувийн хүүтэй гэдэг шиг эднийх бас ингэж хүү авдаг. Гэхдээ энэ бол бас нэг тийм их бишээ одоо манай Монголын одоо ламбардны хүү шиг тэгээ яваад өгдөг гэж бол байхгүй. Маш бага хэмжээгээр авдаг гэсэн үг. За энэний дараа бид нар арилжааныхаа төрлийг бид өөрсдийнхөө зам төлөв, амьдралын хэв маяг одоо тэрэндээ тохируулж сонгох ёстой байдаг. Жишээлбэл scalp арилжаа гэж байна. Маш богино хугацаанд газ ороод гарахыг болов scalp арилжаа гэдэг байгаа. Одоо жишээлбэл нэг 5 минутын 3 лаач байдаг юм уу тийм ээ? Нэг 15 минутын 1 лаач байдаг юм уу? Эсвэл 1 минутаар тавьж агаад арилждаг ч юм уу тийм. Газ одоо ингээд хурдан маневр хийгээд ороод гараад аваад зараад ахыг scalp арилжаа гэж байгаа. За тэгвэл энэ төрлийн арилжаа ерөөсөө тухайн тэр өдөртөө л одоо хэдэн минутаас одоо нэг за бүр дээдл нэг за нэг 2-3 цаг үргэлжилж байгаа юм да тийм. Энийг бол scalp-ийн богино хэмжээний арилжаа гэдэг байгаа байхгүй юу? Богино эргэлттэй арилжаа. Тэгэхээр энэ арилжаа бол одоо бушуухан ороод гарчиж байгаа учраас стресс арай багтаа гэсэн үг тийм. Болохгүй газ хаачна гэсэн үг шүү дээ тийм ээ. Гэхдээ ашиг бол мэдээж бага байна. Ягаад гэхээр богинохон зайд явж байгаа юм чинь ашиг бол бага байдаг гэсэн үг. Тэгээ ер нь бол яг баг-багаар ингээд мэрээд явдаг хүмүүс бас байдаг л да. Ийм төрлийн арилжааг хийдэг хүмүүс голдуу жоохон цаг завтай full time гэж ярьдаг. Одоо зөвхөн арилжаа хийдэг, өөр юм хийдэггүй. Энэ full time арилжаачдын хувьд бол scalping арилжаа бол нэлээд тохиромжтой байдаг гэсэн үг. За swing арилжаа гэхээр урт хугацаанд явдаг арилжаа хэлээд байгаа. Нэлээд холын одоо зайн техник шинжилгээнүүдийг хийгээд ерөнхий fundamental analysis буюу дэлхийн эдийн засаг хаашаа вэ? Ямар шүү төлөв байдал үзүүлээд байна гэдгийг ерөнхийд нь шинжилж үзээд тэгээ ингээд энэ хоёрыг хавсарч агаад тэгээд за ерөнхийдөө бол энэ 7 хоног тийм ээ ирэх 2-7 хоногт ч гэдэг юм уу тийм ээ хаш ер нь өсөлт үзүүлэх шинжтэй байна. Ер нь бол уншдтай байх юм байна гэдэг шинжилгээ гаргаж ирээд тэгээ тэрийгээ одоо бүрэн дүүрэн автлаа одоо
орох газраас ороод гарах газраас гартлаа одоо хичнээн хоног арилж байгаа барьж болдог гэсэн үг. За энэ бол ашиг мэдээж маш өндөр. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол яг бас нэг тийм амар биш. Яг гэвэл хүн чинь шинэ унтаад босохдоо нэг 2 3 хоноо энэ одоо яах болоо гэдэг ингээд байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хөдөлгөөнөө тийм сайн сураагүй мэдгүй хүмүүсийн хувьд бол скальпинг ч хийсэн, свингийг ч хийсэн, дэйли арилжаач хийсэн ерөнхийдөө бол сэтгэл зүй докторгүй байдаг. Яах бол ийх бол гэдэг тийм ээ. Хөдөлгөөнөө мэдж байгаа бат одоо тэнд очноо гэдгийг мэдж байгаа хүний хувьд бол тэрэнд нэг тэг сэтгэл зүй хөдлөд байх юм байхгүй. Орлоо хязгаарын ханшийг тохируулан тавьж өглөө, ашиг авах газараа тохируулан тавьж өглөө, take profit гэдэг тийм ээ. Stop loss буюу одоо хязгаарлах газараа тавьж өглөө ингээд арилж байгаа орхидог гэсэн үг. За мэдээж дундуур нь хяналтгүй явах хянана өөрөө мөнгө явж байгаа юм чинь тийм ээ. Хөрөнгө мөнгө явж байгаа. Тэгэхээр арилжааны одоо ашигыг таллан аваад үлдэгдлийг одоо ингэж stop loss буюу тэр арилжаа хязгаарлах ханшийг одоо ингэж шахаад хойноос нь одоо ингэж явдаг гэсэн үг. За энэ бол мэдээж онц шатн дээр ингэж ороод явна. За үүний дараа бид нар за daily арилжаа гэдэг бол ерөнхийдөө өглөөдөө ороод орой гарах ч юм уу тийм ээ. Ер нь нэг 5-6 цаг за нэг өдөртөө 24 цагт аваад гарч байгаа арилжааг бол daily арилжаа гэдэг. За би бол ер нь daily swing талтай арилжаа чинь хүн scalp бол хийдэг байсан одоо бол жоохон ядраад хийхэ байсан гэсэн үг.